Сайн мэцхан уу, Эрдэнэсийн эрэл багийн бэлтгэсэн Есүстэй хамт дахин эхлүүлээ 31 өдрийн подкастыг та сонсож байна. Өдөр бүр ердөө 2-3 минутыг их эзэнтэйгээ хамт өнгөрүүлэхэд бид энд тань туслах болно. Өөрсдийгөө энэ үеийн хүмүүстэй адилхан болох хэрэггүй. Харин бодол санаагаа шинжлүүлэн огт өөр хүмүүс болгож ертөнцийн эсний хүсэл гэж юу болохыг, түүний хувьд сайн сайхан өглөөн зөвшөөрөх үз төгс төгөлдөр зүйл гэж юу болохыг амьдралаараа батлан харуулж багтун Ром 12:2. Хуучин оноо үдэж шинэ он гарах үеэр өнгөрсөн онд алдсан эндснээ эх онд, шинэ онд хэрхэн засаж залруулах уу, юуг сайжруулах уу, юуг өөрчлөх үү гэж бид нар төлөвлөдөг. Жишээлх юм бол өглөө эрт босно, эсвэл өдөрт 30-40 минут дасгал хийн, гарч гүйн, дугуй унаж гэдэг юм уу. Хин нэгэнтэй харилцаа маань сайнгүй байсан бол тэрэн дээр анхаарна ч гэдэг юм уу. Эсвэл бүр карьер дээр анхаардаг. Хийж байгаа ажил дээр бид нар амжилт гаргахаар төлөвлөдөг. Хийж байгаа ажлаа бид нар сайжруулах, агцтай байх, эсвэл албан тушаал ахих ч гэдэг юм уу. Их олон зүйлийг бид нар төлөвлөдөг. Гэтэл мөнхийн эзэн хамгийн түрүүнд бидний бодол санааг шинжилж өөрчлөхийг хүсдэг. Яагаад гэхээр түүний үг бидний бодол санааг цэвэрлэж, зэгцэлж, зөв зүйтэй зам руу биднийг хөтлөн дагуулдаг. Тэгэхээр яг одоо та түүний хүслийн дагуу түүний үгээр өөрчлөлтийг хүсэж байна уу? Эсвэл зүгээр л Библийг учир зүггүй уншиж цээжилсэн мөртлөө мөнхийн эзнээс холцсоор байна уу гэдгийг нэг анхаарал хараарай. За ингээд ертөнцийн эзэнтэй ярив. Их эзэн минь ээ, та хамгийн түрүүнд бидний бодол санааг шинжилж өөрчлөхийг хүсдэг. Яагаад гэвэл хэрвээ бид нар бодол санаагаа шинжилж өөрчилж чадахгүй бол бидний амьдрал дээр ямар ч амжилт гарахгүй, бидний харилцаан дээр бас ямар ч амжилт гарахгүй. Тийм учраас та яг одоо өнөөдөр энэ хүчит бидний бодол санааг шинжилж өөрчлөөч гэж би таньс гуйж байна. Есүсийн нэрээр гуйлаа. Амен.